За гишүүдтэй өдрийн мэнд хүргэе. За би бол хуульч гишүү биш. Энэ хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын ороондор орж ирснээс нь олон талын мэтгэлцээнүүдийг харлаа. Тэгээ манай хуульч гишүүд ч гэсэн их үзэл санаагаа нээлттэй илэрхийлж мэтгэлцэж чинь гэж харж байгаа. Зүгээр ингээ хараад байхад за хов гишүүний бодол бол энэ их тийм явцсан хэн нэгэн хүн лүү дайрсан. Ялангуяа эмэгтэй хүмүүс рүү дайрсан ийм хуулийн төсөл орж ирж байгаа юм шүү. Одоо манай Нарант Нараа гишүүн, Мөнхтуя гишүүн, Баасан Жаргал гишүүнийг хүртэл тэр хамаатан садантайгаа уулзахад гэл ингэсэн. Булгамтуя гишүүнийг гэл. Тэгээ энэ үндсэл дээрээс наач орж ирж байгаа шүү дээ. Орж ирсэн шүү дээ. Тэгээ одоо яах вэ? Энэ 126 гэдэг чинь бид нар чинь бас нэг ангийнхан иргэдээс өгсөн сонголтынхаа одоо 4 жилийнхэн бүрийн эрхийг хамтдаа дуусгах ёстой. Ангид дотор хил хамтаа хүүхэд байдаг, ууртаа уцаартай хүүхэд байдаг, муу сурдаг хүүхэд байдаг, хичээлээ дасалдаг хүүхэд байдаг. Анги тэгэл цуг төгсдөг шүү дээ. Их хурлын дарга, бямцэг дарга та парламентын засаглалаа хамгаалах хамгийн гол одоо үүрэгтэй хүн. Бид нар танд тэгж итгэл найдвар өгсөн. Энэ дээр та бас өөрийнх нь тодорхой байр суурийг илэрхийлээрэй. Бид нар зүгээр байж байгаад ангийнхаа октоодыг зодуулаад байж чадахгүй шүү. Хин ч байсан хамаагүй. Тэгэл эмэгтэй гишүүд юм ярихаар л хөрөө одоо багш байснараа таны үгийг таны лекцэнд за суугаагүй алдснараа одоо их хурлын гишүүнийг та энэ ч цоллоо сууж бас болохгүй хаа. Энэ бас арай дэнд чинь. Таны хичээлд одоо суух хөнгө болох гэж шүү дээ. Яг энэ байдлаар бол ингэж болохгүй шүү та. Танд итгэдэг олон залуучууд байгаа. Олон хуульчнар байгаа. Тэр олон хүмүүсийн итгэл хүсэл мөрөөдөл хуульч болох юм та түрүү ганцхан өгүүлбэрээр ингээ гიშгчээ ажиллана шүү дээ. Тэгэхээр нэг юм хэлээ. Энэ 126 гишүүнтэй парламент ялангуяа ирчүүд нь ангийнхаа эдэ октоодыг хамгаалж чадах байх гэж найдаж байгаа шүү. За асуултанд оръё. 3 асуулт байна. Ёс зүйн ноцтой зөрчил гэдэг үгийг оруулж ирсэн. Ёс зүйн зөрчил гэж юу юм? Ноцтой зөрчил гэж юу юм бэ гэдгээ хуулийн төсөлтөөр дагуулад оруулаад ирэхгүй яасан юм бэ? Тэгээ их хурл руу авч орж ирээд ингээд нэг сайхан мэтгэлцэн болох гэж тараага талын нэг затцдаг. Гэхдээ ийм л одоо шудраг юм оруулж ирэх гэдэг нь энийг давхар оруулаад ирэхгүй байсан. Эхний асуудал. За хоёр дахь асуудал хуулийн төсөлтийн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудлаар улсын хурл авч хэлэлцээд үндсэлтэй гэж үзвэл үндсэн хуулийн цэтэд хүсэл дийлгэх тухай заалт оруулж ирж байгаа юм. Энд чинь өөрөө үндсэн хуулийн 66-гийн 2-ын 4-т заасан иргэн хүн өргөдөл мэдээллээр шууд үндсэн хуулийн зэст маргаан үүсэх эрхтэй энэ зүйл заалтаа зөрчилдөд байгаа юм шүү. Энэ дээр юу гэж бодож байгаа манай энэ хуулийн сүргэн барьж байгаа хүмүүс. За мөн дээрээс нь улсын хурл нь иргэдээс өргөдөл гомдол гаргахыг хүлээхгүйгээр өөрөө хүсэлт гаргаад үндсэн хуулийн зэст хүргүүлэх энэ үндсэн хуулийн боломжийг бас хязгаарлаад байгаа юм шүү. Энэ дээр ямар тайлбар вэ? За хамгийн сүүлийнх нь тэр байнгын орооны мэтгэлцээнийг хараа сууж байхад энэ Монгол Ардын намын баг хурлын гишүүн дээрээс нь энэ удирдах зөвлөлтөнд байдаг нөхдүүд баг шиг үлээ. Та нарт яг ийм хуулийн төсөлд оруулж ирэх байсан бол энэ Ардын намын бүлэг рүү оруулаад их хурлын дэгийн тухай хуулийг өөрчлөлт болцохоор л байсан шүү. Чуулганы хуралдааны 30-аас дээш хувь ирээгүй бол санал хураалт нь 30-аас дээш хувь биечлэн оролцоогүй бол энэ ч тэгтэй холбоотой асуудал шин. 1 минутаа нэмчих. За очрот гишүүнд нэмэлт 1 минут. Тэгээ Монгол Ардын намын удирдах зөвлөмөл байдаг баг хурлын гишүүдний тэр Ардын намынхан бүлгээр дамжуулаад их хурлын дэгийн тухай хуулийг өөрчлөл болоод болцохоор залтууд байгаа даа шин. Тэгээ ер нь их хурлын дарга энэ 126 их хурлын гишүүдээ бид ер нь дараагийн сонгуулийн үр дүнгээр дараагийн парламент бүрэлдэхэд их хурлын дэгийн тухай хуулаа өөрсдөө хамгийн түрүүнд батлах ёстой байлээ шүү. Одоо бид нар урдны батлаад өгсөн дэгийн тухай хуулиар яваад байдаг. Тэгэхээр энэ дэгийн тухай хуулийг бол одоо би энэ там газар дээр явж байгааг гэж харж байгаа шүү дээ. Улсын хурлын тухай хууль, дэгийн тухай хууль, энэ шалгалтын тухай хууль. Тэр эхлээд энийг баталчаад явах хэрэгтэй мөлий. Хэрвээ энийг баталсан байсан бол өнөөдөр ийм хэрүүл маргаан гарахгүй байсан. Бие биенлүүгээ чиглэсэн их хурлын эмэгтэй гишүүдэд намнах гэсэн хамгаалах хайрлах хөнгүү одоо юм шиг ийм нэг сонин байдалтай орж ирж байгаа гэдгийг би энэ мэтгэлцээнүүдээс хэлэлцүүлэгдээс хараад байгаа шүү.
Тэгээ асуултанд хариулт авч тэгээ тодруулъя. За ангийн дарга шиг ангийн дарга байхын төлөө хичээнэ. Анги хамт олно одоо бас тэ тэргүүнээ анги болгохын тулд бас зүтгэнэ. Тэ парламентын одоо 9 дахь удаагийн парламентд 15 дахь удаагийн ангийн дарга хийж байна. Тийм болохоор одоо бас анги бас нэг анги шиг байлгах, эв нэгдэлтэй, бие биенэгсэн сэтгэлтэй, ард түмэндээ хүндлэгдсэн, сахилга баттай, ёс зүйтэй, хариуцлагатай алдаа дутагдал гарах юм бол одоо бас дотроо бас яриа асуудлаа шийддэг ийм одоо анги байлгахын төлөө бас анхаас ажиллана. Энэ ч үүднээс их хурлын даргаар томилогдоод хамгийн одоо анхны шийдэж байгаа асуудал бол парламентын 5 намтайгаа зөвшөлдсөд улсын их хурлын тухай хууль болон улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад одоо бас нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг нэлээд одоо эрчимтэй эхлүүлсэн байгаа. Энэ ажил дээр улсын их хурлын 126 гишүүнд бас албан ёсоор бас бичиг явуулсан. Яавал энэ парламентчиг болох вэ? Парламентын нэр хүндийг яаж сэргээх вэ? Төрийн эрхээр хууль тогтоох дээд байгууллагада ард түмний итгэдэг итгэлийг яаж сэргээх вэ? Ингэж байж төр дэтгэх ард түмний итгэл сэргэнэ. Үүнтэй холбоотой одоо ямар засах, залруулах, сайжруулах улсын их хурлын гишүүдийг сахилах баттай, хариуцлагатай, ёс зүйтэй ард түмэндээ хүндлэгдсэн их хурлын гишүүд болоход ямар асуудал шийдэх ёстой байна. Энэ дээр тодорхой саналууд өгөөч бичиг явуулсан байгаа учраас гишүүнэ. Энэ дээр та саналаа сайхан бичээд өгөөрэй. Зөвлөлтөнд ч үүрэг өгсөн байгаа, туслагч ч бас үүрэг өгсөн байгаа. Зөвлөх туслахуудаас ажилуулаараа улсын их хурлын тамгын газраас цалин авдаг бүх хүмүүс энэ дээр санал өгч чиглэл өгсөн байгаа. Ингээд энэ бүгдээгээ бид нар энэ 7 хоногтоос нэгтгээд эх 7 хоногоос үндсэндээ улсын их хурлын тухай болон улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг сайжруулад энэ парламентаас нэг парламентчиг болгохын төлөө анги шиг болгохын төлөө анхаарч байгаа шүү гэдгийг бас хэлье. За ингээд ажлын хэсэг Алтан гэрлийн Бямб жаргал хариулъя. 4-р микрофон. За баярлалаа. Очроо тгшүүний асуултанд хариулъя. Юун түрүүн Монгол Улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлд үндсэн хуулийн цэцэд хэн хандаж болох юм бэ гэдэг харилцааг бол зохицуулсан байдаг. Хэн хандаж болох? Иргэний өргөдөл мэдээллээр буюу өөрийн санаачлагаар мөн нэр бүхий байгууллага албан тушаалтнууд бол хүсэлт гаргах боломжтойгоор заасан. Өөрөөр хэлбэл хэн хандахыг, ямар хэлбэрээр хандахыг гэж. Монгол Улсын үндсэн хуулийн цэцэд хандаж хүсэлт гаргадаг нэг субъект бол өөрөө улсын их хурл. Өөрөөр хэлбэл энэ нөгөө өргөдөл гомдол чинь ёс зүйн ностой зөрчил гаргасан эсэх асуудал, тангарагасаа нэтсэн эсэх асуудал, нөгөө хуралдаанд оролцсон төлөөлөгчийг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудал, хууль тогтоогчийг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудал гэдэг энэ зүйлүүдээр энэ зөрчигдсөн байна гэж үзэх юм бол иргэн дэд хороондоо хандаад дэд хорооны асуудлаа урьдчилан хянаа үзээд энэ чинь бүх асуудлыг хилцэхгүй. Урьдчилан хянаж үзээд дэд хороо хуралдаад олонхоороо чуулгандаа уг асуудлаагаа оруулаад нээлттэй санал хураалтаар үндсэн нэг юм нээлттэй гэдэг юм хоёр зарчим бариад байгаа. Улсын их хурл уг асуудлаар ардчлан зарчмынхаа дагуу парламент өөрөө хилцээд үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах уугүй юу гэдэг асуудлыг шийдэж байгаа. Хүсэлт гарвал улсын их хурлын хүсэлтийг нь үндсэн хуулийн цэцэд одоо өчнөд өдрүүлж байгаа хууль тогтоомжоор бол шууд маргаан үсгэж шийдвэрлэдэг. Шууд маргаан үсгэж шийдвэрлэдэг. Тийм учраас иргэний энэ үндсэн хуулийн цэцэд өргөдөл мэдээлэл гаргах энэ бүрийн эрх хിവэр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл зөрчилдөгөө гэж ингэж нэгдүгээр асуулт явт. Хоёрдугаарт яагаад энийг ноцтой зөрчилдгийг бичиж оруулж ирээгүй юм бэ гэдэг зүйл байна. Училж оруулаад ирэх юм бол энэ бол өөрөө улсын хурлын онцгой бүрийн эрх байгаа. Өөрийнхөө асуудлыг өөрөө тогтоох бүрийн эрх. Дэгээ өөрөө тогтоох. Нөгөө хууль тогтоох хүрээ хязгаарын гэдэг энэ асуудлын хүрээнд улсын хурлын үйл ажиллагаа дэгтэй холбоотой асуудал учраас энийг нь дагалдах тогтоолоор энийг шинжилээч гэдэг ийм агуулгаар хуулийн төсөлд бас тусгагдсан байгаа гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Мэдээж хэрэг улсын хурлын гишүүний энэ мандаттай холбоотой энэ асуудлын цаана мэдээж улсын хурлын дархлааны асуудал энэ байна шүү дээ. Энэс үүдэлтэйгээр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилж байгаа хуулийн явтаг агуулга бол үндсэн хуулийн 29 дугаар зүйлийн 3-ын энэ дэг журам 66 дугаар зүйлийн дэг журмыг л хэрэгжүүлэх энэ нутаг агуулгаар энэ зүйлүүдийг 19 онд тухайлбал 29-ийн 3-ыг бичгтээ үүрэг болгосон хэм хэмжээгээр заавал бэлэгдэх хэм хэмжээгээр биччихсэн юм билээ.
92 онд бас мөн адил императив хэм хэмжээ гэж бид бүх энийг нэрлэдэг. Үүрэг болгосон ийм хэм хэмжээ байдлаар бичсэн учраас дээрх процессыг тодруулж байгаа. За процедур юм да одоо их хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудал учраас.